Сайн байцгаана уу? Намайг Дорчлоо огтой Эрдэнэ Чимэг гэдэг. Би улсын тэргүүний 8 дугаар цэцэрлэгт 2019 оноос одоо хүртэл 7 дахь жилдээ ажиллаж байна. За энэ хичээлийн жил би ганц багштай хамт дунд бүлэг аван ажиллаж байна. Миний энэ цэцэрлэгийн багш мэрэгчийг сонгосон гол шалтгаан бол би бол багасаа ах дүүнийхээ хүүхдийг маш их хардаг, хүүхдүүд их хайртай. Энийг одоо цэцэрлэг хаажгаад явж байгаад гадаа хүүхдүүд багш нартайгаа хөвчлөлтэй тоглож байхыг хараад ямар гоё юм бэ? Би энэ гоё ад шавхыг мэдгэсэн гэсэн зүйл мэдээд надад төрж байлаа. Хүүхдийн инээ төхөөл салгасан энэ орчинд ажиллах нь миний хамгийн дуртай хийж ажиллах юм байна гэж бодоод би энэ мэргэжлийг сонгосон. Хүүхдийн сурч хөгжих орчны эрүүл аюулгүй байдалд анхаарч зөв дадалтай болох өөртөө үйлчлэх чадвар эзэмшигтэн дэмжлэг үзүүлж хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн асран хамгаалах, хөгжүүлэх, сурвалжлагын чиглэл бүрээр багштай хамтран ажиллаж байна. Энэ хичээлийн жил сургалтын шинжилсэн хөтөлбөртэй холбогдуулан хүүхдэд эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгохын тулд жилийн ажлын төлөвлөгөөг 6 самраар гаргаж өдрийн хуваарьт үйл ажиллагааны дагуу хэрэгжүүлэн ажиглалт тэмдэглэл хөтөлж явцын үнэлгээ хийж ажиллаж байна. Энэ жил томоо төс өвчний дэгдэлт их байгаад онцгойлон анхаарч хүүхэд өөрийн эрүүл мэндийг хамгаалах энгийн дадал суралцах, урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд хүүхдийн дархлаа сайжирч тогтмол эрс 31 хүүхдээс 25-аас 28 хүүхэд ирж байна. Хүүхдийн хамрын хөндий цэвэр байх нь чухал учраас цэвэрхэн хамар болон шинжилж сонирхол татах үйс гэрэл товчлуур ашигласнаар хүүхдүүд хамраа бие даан тогтмол цэвэрлэж хэвшээд байна. Хүүхдүүдийг унахын өмнө үйл ажиллагааг тайван нуурсахад нөлөөлдөг учраас хөлийн уулны массажны хэрэглэх түүнийг хийж, тогтмол хэрэглэхээс гадна бүүвэн дуу сонсгож өдөрт 4-5 хүүхдийн хөлийн ууланд массаж хийдэг. Жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан бүлгийн хүүхдийн эрүүл мэнд дадал хэвшилт ажиглалт тэмдэглэл хийж, агцын үнэлгээ хийхэд эхлэлцэг 53.2% байсан бол явц 78.7% болж 25.5% архисан. Тэг шамруулах боловсролын хүрээнд тус ангид тусгай хэрэгцээт нэг хүүхэд суралцдаг бөгөөд ялгаатай байдлын төлөвлөгөөний дагуу хүүхдийн эрүүл ахуйн дадал хэвшлийг нэмэгдүүлэх, хөгжлийн онцлогт тохирсон тохируулах хэрэглэгдэхүүнийг сар бүр бэлтгэн хэрэглээ болгож акцийг нь ажиглан 7 хоногт 2 удаа ажиглалт тэмдэглэл хөтөлж ажиллаж байна. Энэ хичээлийн жил бүлгийн багштай хамтран 35 төрлийн 500 орчим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн, чанга уншлагын аргаар хуран хүүхэлдээ ашиглан үнэх чонд 2 үлгэр, ухаанд тулын үлгэрийг том номоор уншиж хэрэглээ болгон ашиглаж байна. Багшийн туслахын хөгжлийн цагаар бичлэгийг QR код болгох, Canva програм дээр ажлын тайлбар бэлтгэх зэрэг өөрийн сурсан зүйлээ бусад багшийн туслах нартаа түгээн дэлгэрүүлсэн. 2023 онд багшийн туслахыг чадваржуулах сургалтанд оролцсон 2023, 2024, 2025 онуудад энерлийн түвшний төрийн бас байгууллагаас явуулсан тусгай хэрэгцээт хүүхдэд ажиллах багц сургалтуудад хамрагдсан. 2025 онд байгууллагын оны шилдэг багшийн туслахаар шалгарсан. 2025 онд Украина хөгжмийн олон улсын наадамд бусад багш нарын хамт оролцсон. 2025 онд Америк нэгдсэн улсын Hold International төрийн бас байгууллагаас зохион байгуулсан хүүхдийн хоол тэжээлийн боловсрол сургалтанд хамрагдсан. Дохионы хэлийг дэмжих бүлгийн багшаараа заалгасан. Цэцэрлэгийн багш хөгжлийн нэгж тоолохын комисс зэрэгт хамрагдан ажил үргийг гүйцэтгэн ажиллаж байна. Улаан загалмайн онцгой гишүүн юм а.